За сайн байцгаана уу? Жижигсэн зориг байна. Игүүр эмээний асуусан баярлалаа контентэнд оролцоход би билээ. За яг одоо шинэ дундын бүжиг жүжигийн сургуультнаас ирлээ. Окей, би билээ. За ингээд энэ асуулт. Хөгжим таны амьдралд хэр нөлөөтэй вэ? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ гэж. За хөгжим бол миний амьдралд маш нөлөөтэй. Тэ. Хэний нэг юм үг үдчихэд үлзий төгсөө. Одоо тэ хөгжмөр сэтгэлээ зөвлөлөөл, дуугаар одоо өнгөрөөл, дуугаар өрөө зөвлөлөөл гэдэг шиг одоо хөгжим бол бүр маш нөлөөтэй. Тэгээд дээрэс нь одоо маш савлгаатай сонсдог. Эсвэл юу бол юу хамаагүй тухайн өдрийнхөө вайбнаас шалтгаалж одоо гонигтай юмыг сонсоод, эмо дуугийн сонсоод, одоо жаргалтай байвал хайпи дуугийн сонсоод эсвэл ямар ч жанр хамаагүй сонсдог хүний нэг бий байна гэж. За. Хэр их өрлөгөн бэ? Мөнгөө юунд хамгийн их хүрдэг вэ гинэ? За яг үннийг хэлэхэд мөнгөө ихэвчлэн хоолнд л их хүрдэг дээ. Одоо хамгийн их хүрдэг одоо зүйл гэвэл ер нь баг хоолохтой юм тэгэл. Манай гэр бүл өөрсдөө бас их тийм аппетиттай гэр бүл гэсэн шидийн хоолыг тентхийн тэрийн одоо очиж идий, эндхийн тэрийн очиж идий гэдэг одоо юутай тийм одоо тийм вайбтай төрлийн хүмүүс хоолыг амталж идэх дуртай тийм хүмүүс ихэвчлэн байнга одоо хоолтой тэмцэлддэг одоо байнгын одоо дэглэмтэй явахыг хичээдэг боловч одоо байнга одоо мөнгө өрдөг зүйл бол хоол юм а гэж. За дараагийнх нь. За нэг жоохон хүнээс авна. За. Та яг одоо юуг хамгийн ихээр хүсэж байна вэ гэнэ. Одоо би яг одоо түрүү хэлсэн зохиолч одоо Сарвдгийн жаргал сайхангаа шүн дундын бүжиг гэж үсгэн тоглож байгаа. Дудрагийн дүр дээр ажиллаж байгаа. Энэ ажиллаж байгаа дүр дээрээ одоо чадах чинээгээрээ өөрийнхөө одоо сэтгэлд хүртлээр ажиллаж хэмсэн гэсэн зүйлийг л одоо өөрөө дотроо их хүсэж байна да. Одоо энэ төлөөлөг хичээж ийн болох байхаа. Кинонд гардаг шиг супер хүчтэй болох боломж олджээ. Тэгвэл та аль хүчийг нь сонгох вэ гинэ? Юуг сонгоно? Николас Кейжийн нэг кино байдаг шүү. За тэр чинь одоо юу гэдэг кино вэ? Киноны нэрийг мэдэхгүй. 2 минутын өмнөх төр буцдаг. Ингээд талагтай байж 2 минутын өмнөх төр буцаад идэг. Тэрэн дээр л очивол гой санагдчих та. Одоо тэгэл яг нэг эвгүй момент хараад 2 минутын өмнө очичоод буцаад иргүүлээ л те. За тийм байхыг хүсэж байна. Хамгийн сүүлд гараас гарсан ажил. Бурхны авралаар чи ирлээ шоунд орж бүтэн үлрэлээс дуусгасан байна. Энэний араас хэрүүл зөвшөөрч уран сахны киног аваад Европын холбооны улсуудыг тойрч ирсэн. Одоо ингэ шинэ уран бүтээл рүү орсон юм чи да. Урлагийн замналаас шантарч буцаж байсан хүнд үе бий юу? Байсаа гэж. За би бас за энийг өмнө нэг яриан дээр өгчл байсан ихтэй бас яг сайн гараагүй хаа гэдэг. Нөгөө сургууль төгсчөөд би чи манай одоо ингээд энэ манай жүжигчдийн мэрэгжил чи өөрөө бас ингээд бас их тийм хүнд одоо мэрэгжил гэж би боддتي одоо өөрөө их тийм алаан дундаас гэх юм одоо жилд 200 жүжигчин төгсдөг Монгол улсад яг энэ мэрэгчлэр одоо 200 гаруй жүжигчин төгсдөг гэж ярьдаг. Одоо олон сургууль SOS Codes одоо CT одоо юу гэдэг те хэцэг их сургууль гэл ингээд эдгээр сургуулиуд дундаас одоо 200 гаруй жүжигч төгсөж байна. Тэгээ эдгээр жүжигчдээсээ бол Монгол улс чи ганцхан театртай 5-6хан продакшнтай. За тэгэл одоо сургуульд өнгөж төгссөн хүүхд одоо ингээл шууд өөрийнхөө одоо юу гэдэг анхны одоо хөрөнгө мөнгөөрөө өөрийн гэсэн кино хийгээл өөрийнхөө дотоод ертөнцийг гаргаж тавиал одоо ийм боломж бас ер нь бол ховор шүүтэй тийм болохоор нэг хэцүү. Би ч гэсэн одоо яг энэ замлыг бас туулаад ирсэн одоо сургууль төгсөөд одоо тест алаад өгөё гэж үзсэн сургуулийн төгсдөг жилээ 2 жүжигийнхээ гол дүрийг аваад одоо тест нэрээ гараал тест ажлын байр дээр гараад алаад өгье гэжсэн чинь бас тийм байгаагүй санснаар болоогүй. Нэг жил одоо лаад шүүлж явсан байдгийн. Энэ хооронд олон ажил бас хайсан байдгийн. Үнэхээр одоо олоогүй байдгийн. Сүүлдээ одоо бүр урлагаас өөр мэргэжлийн ажил хүртэл хийх гэж үзсэн одоо орон гэрээ, бор хотоодод жижиг гэж бас зөндөө олон зүйлийг үзсэн.
гэвчиг болоогүй. Тэгээ явж одоо зураг байдаг гэсэн ч яадаг гэсэн ч явсараа байгаад хамгийн сүүлд нь одоо X2 production-д ирж одоо шалгалт өгч одоо тэгээ тэнцэж за түүнээс хойш одоо энэ хамтлагтаа одоо ажиллаж байна да. За дараах. Өөрийгөө ямар үед танихаа болдог вэ гинэ. Мэдхгүй байна одоо ямар үед би одоо би биш болт юм болоо гэдэг. Стандартик. Шопинг хийж захтаа болоо. Хоол хийж захтаа болоо. Тийм л хата миний эгэн тойлог. Тийм үед л хүш эн чинь чи мөн үү нөгөө нэг нөгөө хүмүүн үү одоо нөгөө хичээнгүй байсан хүн чи яагаад ийм амар идчихвэ гэдэг чи одоо тийм л хата. Хүний амжилтанд хөдөлмөрөөс гадна аз од гих түүнийг шүүрэх эзэгтэй агшин тохиолдог гэдэгт таагддаггүй. Танд том аз хизээх хэрхэн тохиож байгаа гэж итгэдэг. Ер нь бол одоо ингээд за яг өөрийнхөө ойроор харахад бол урлагт бол бас тийм амар мундаг одоо авьяастай хэрнээгээсээ за төдийлөг гарч ирээгүй одоо бүтээлч зөндөө байдаг шүү дээ. Спортч тийм яг том тэмцээнд жоохон одгүй ч юм уу эсвэл манай бохчууд чинь аадмаар одгүй мөртлөө амарлаг мундаг барилдаг бохчууд энэ төрөл ярьдэн шүү дээ. Тэрнтэй адилхан бүх салбарт л тийм зүйл байдаг бах. Ялангуяа энэ мэрэгжилтээр илүү их яригдах бах. Тийм болохоор хүнд одоо аз одгийн за нэг тэр өдрийнх нь аз ч юм уу юм тийм юм бол зайлшгүй байдаг. Зайлшгүй байдаг гэж боддог. Дээрэс нь миний амьдралд одоо тохиосон одоо хамгийн том аз бол хоёр ихэр хүүхэдтэй болсон. Манай эхнэр бит хоёр гэр бүлийн минь одоо хамгийн том одоо аз од бол тэр байлаа. Өөртөө нэг аз жаргал минь амсраараа халигд салгина гэдэг шиг одоо тийм мэдрэмжийг авч байлаа. За сүүлээс хоёр дахь асуулт. Сэтгэл санаа тавгүй үедээ юу хийж тайвширдаг вэ гэж. Хөгжим л сонсдог. Ер нь бол байн хөгжим сонсдог. Нэгт тэгээ найзуудтайгаа уулздаг. Юу хамаагүй ярьдаг. Найзуудтайгаа уулзаад заавал нэг сүртэй дээр зовж саналж байгаа тухай хэцүү байгаа тухайгаа ч ярихаас гадна юу хамаагүй ертөнцийн зөндөө олон зүйлсийг хамт чимж ярихаар хэсэг гоёлцдог даа гэж. Яа. Тэр иймэрхүү юмс амар хичдэг юм аа гэдэг. Таны намтар номыг гаргахаар болжээ. Хавцсыг нь ямар байгаасаа гэж төсөөлж байна вэ гинэ. Миний зургал битгий байгаасаа л гэж бодож байна да. Одоо яг гоё номтойгоо гоё ацалцсан одоо тэгээд юу гэдэг одоо тий. Одоо киноны одоо хайлсч байдаг гэсэн ч эсвэл одоо тайлсч байдаг гэсэн ч тий. Нэг тийм гоё л байгаасаа миний зургал битгий байгаасаа гэж бодож байна да. Окей. За асуултуудыг бол сонирхолтойгоо асуулт. Нэг асуултыг л ерөөсөй ойлгосонгүй. Ойлгосонгүй ч би өөрийгөө ясаа олсонгүй. Ямар үед өөрийгөө танихаа байдаг вэ гэж тийм үед ч одоо ямар үед юм бэ? Одоо сайн мэдэхгүй байна. Одоо лаг сүртэй ярих гэхлээр өөрийгөө магтах гээд. Тэ. Тэгэл одоо ямар байх ёстой болоо гэдэг би одоо ямар үед өөрийгөө танихаа байдаг юм болоо гэдэг л ерөнхийдөө бол ихтэй яг өөртөө аль болох үнэнчээхийг хичээдэг. Аль болох одоо өөрийнхөө болж өгөөл үнэнчээхийг хичээдэг. Тэгэл тийм болохоор тэр асуултыг бол үнэхээр мэдэхгүй. Яг ямар үед гэдгийг бол бас олохгүй байна. Тэрс бусдаас бол бүгд сонирхолтой байлаа. Окей. Асуусанд баярлалаа. Одоо контентын энэ удаагийн зочин болж орсонд маш их баяртай байна. Урьсанд баярлалаа.